За, нийслэлийн хууль эрх зүйн газрын даргаас нутгийн өөрөө өдөртөх ёсны байгууллагын гаргасан шийдвэрийг хэрвээ хууль бус юм уу, ямарваа захиргааны акт зөрчсөн гэж үзвэл эсвэл өөрөө хүчингүй болгодог, эсвэл дээд чатны байгууллага хүчингүй болгодог байсан. Одоо тэр хуулийн залт хэвээрээ байгаа юу? Өнөөдөр төсвийн байнгын хорон дээр энэ асуудал яригдж байгаа нь түрүүнд яг байнгын хорон дээр улсын хурл гаргасан хуулиндаа хяналт тавих бүрэн эрхтэй гэж байгаа юм. Яг энэ асуудлаар бол одоо бид нар энд ингээ ярьж байгаа нь хууль эрх зүйн талаас зөв үү? За 7. Гишүүний асуултанд хариулъя. Үндсэн хуульд бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хамгийн том эрхжүүлэх нэг суур зохицуултын татварын хөв хэмжээ тогтоох асуудал байдаг. Энэ хүрээнд татвараар их хурлаас дээд таазын тавьж өгдөг энэ хүрээнд татвар тогтоох эрх нь бол нэгдүгээрт байгаа. Хоёрдугаарт бол өнөөдөр их хурл бол аль ч хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах эрхтэй хэдий ч одоо юунаас байнгын орооноос гарахыг бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад энэ асуудлаа эргэж харах зүйтэй байх гэсэн зөвлөмжийн шин чанартай зүйл гарах болов гэж ингэж бодож байгаа. Яагаад тэгэхээр үндсэн хууль заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэрийг аль нэгэн байгууллага хянаад ингээд эхлүүл энэ маань үндсөлийн зөрчлөө орж үүсгэж орхоос орж болчихгүй. Тэр нөгөө дээд чатны байгууллагын хүчингүй болгоно гэдэг зохицуулалтаа үйлчилж байгаа юу гэж асуух гэдэг шүү дээ. Энэ бол захиргааны ерөнхий хуулийн суур зарчим. Аливаа доод чатны байгууллагын гаргасан шийдвэрийг өөрөө юм уу эсвэл дээд чатны байгууллага хяндаг. Энэ бол ерөнхий хуулийн суур зарчим байна. Тэгээ хүчингүй болгоно гэдэг энэ нийцэж гэнэ үү гэдэг чи 5. Гэхдээ одоо манай нэг аймгийн иргэдийн орол нэг газар руу нэгдий гэсэн шийдвэр гаргачвал одоо тэгээд хинч хүчингүй болохгүй юу? За 5. За Ганбаатар гишүүний асуулт нэмээд тодруулбар үзэх дараа нэгдүгээр болгож даваадлаа. Тэр 11-р сард явсан 242 иргэнтэйс хилцүүлгэн дээр бол яг энэ авто замын татвар нэмж байгаа дээр бол иргэдээс асуулт гомдол ирсэн байж байгаа Ганбаатар гишүүнээ. Тийм учраас бид нар нөгөө анх 4 дахин гэж анхны материал дээр санал орж байгаа. Тэгээд тэрийг 3 дахин болгож бууруулсан. Тэгэхээр иргэдийнхээ бид нар энэ санал гомдлыг бол тусгаж хүлээж авсан байж байгаа. За Ганбаатар гишүүн хэлж байгаа түрүүний тэр нөө иргэдтэй мессежээр мэдээлэл өгдөг бол маш зөв асуудал юм байна. Бид нар гол асуудлуудаа, чухал асуудлуудаа ямиг дандаа одоо нөө онцгой байдал шиг ч юм уу мессежээр иргэдэд заавал очдог ч юм уу тэр байдал руу явъя гэж бодож байна. Мэдээллийн хувьд болохоор Ганбаатар гишүүнээ Улаанбаатар цэгийн болон Улаанбаатар мэдээ гэдэг фэйсбүүкийн сошиал платформудаар бидэрт өдөрт дор хаяж 2-оос 7 удаа Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа бүх төсөл арга хэмжээ үйл ажиллагааг бол маш идэвхтэй мэдээлж байгаа. Сая бас үндэсний телевиз